За сайн байна уу Баярбаатараа энэ өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу өглөөний минь подкастнда урьж оролцуулж байгаад баярлалаа. За баярлалаа. Хэдүүлээ доктортой хөгжлийн төлөөх дуу хоолой гээд ерөөхдөө Монгол улс цаашдаа ирээдүйд доктортой хөгжихийн тулд хүн ардынхаа эрүүл мэнд аюулгүй байдлыг анхаарахаас эхлүүлээд ер нь юуг бид нар анхаарч явах ёстой юм бэ? Бодлогын түвшинд юу шийдвэрлэл зүгээр вэ гэдгийг Чернингийн тэтгэлэг хөтөлбөрөөр одоо Их Британаас суралцаад ирсэн. Та бүхнээсээ мэдээлэл авч дамжуулж байна. За ирээдүйд энэ чиглэлээр сурахаар сонирхож байгаа залуучууд мөн гадаадад төгсөөд ирсэн залуучуудаасаа сайн туршлага сонсож бодлоготой шингээхийг хүсэж байгаа удирдах ажилтнууд бас үүнийг сонсож байгаа хаа гэж найдаж байна. За тэгэхээр Баярбаатар өөрийгөө товчхон танилцуулаарай. Үндсэн одоо мэргэжил буюу бакалавра ямар чиглэлээр хаана сурсан бэ? Сая бас англидтэй хаана сураад ирвэ? Ямар мэргэжлээр сурав? Намайг Баярбаатар гэдэг. Би дүр санчилгааны эмч мэргэжилтэй. Одоор интермед эмнэлэгт дүр санчилгааны эмчээрээ ажиллаж байна. За ер нь ингээ ангаахын чих олон жил сурдаг. Тэгээ би Монголд яг бакалавра итүг их сургуульд хүнийх эмчээр төгсөөд ерхий мэргэжлээ ангаах юм. За тэгээ үргэлжлүүлээд Таиландд 3 жилийн хугацаанд дүр санчилгааны эмчээр суралцаад Монголдо ирж 2 жил 3 жил ажиллаад за тэгээд Чивнингийн тэтгэлгээр Бристол их сургуульд дахин эрүүл мэндийн чиглэлээр суралцахаар бол яг нөгөө Чивнингийн хамгийн таалагддаг юм нь болохоор ингээд чи ингээ ямар стейжүүдийг тэтгэлгээ авснаасаа хойшоо туулах вэ гэдгийг ингээ биднэрт бүр тэтгэлэг авсан өдөр мэйлээр ингэж ирүүлээд танилцуулдаг. Тэгээ очингуудаа чи culture shock-нд орно. За тэнгуүтээ эренгүүтээ чи бас ингээ дахиад нөгөө дахин зохицох тийм culture соёлын shock-нд орно гэж байгаа. Тэр би болохоор яг одоо тэр shock-нд ингээ орцсон. Тэгээд ингээ дасаал явж байгаа. Яг тэгвэл манай нөгөө хичээл 9 сарын 18-нд одоо ингээ бүх юм одоо хаагдаад тэгээ бид нэр яг сүүлийн презентацнуудаараа 9 сарын 5-нд ерөөдөө ингээ танилцуулчихсан гэсэн. Тэгэд ирээд Батнэгч удаагүй байна. Ажилдаа ороод ажлынхантайгаа дахин танилцж ийн. Одоо гадаа амьдраад дахин нүүд нэг амьдрт сурч ийн гэдэг шиг те. Эдгээр нэг жилийн хугацаанд ингээд юу ч ингээ өөрчлөгдөөгүй юм шиг ингээд харагдж байгаа боловч яг ингээд өдөр тутмын амьдралдаа ингээд ороод үйлчлүүлэгчтэйгээ уулзаад өвчтнүүдтэйгээ ярилцаад ажлынхантайгаа ярилцаад гадаа гараад такси ярихгаа зогсох гэрээсээ ажил руугаа алхах энэ бүгдээрэн дээр одоо ингээд айгүй жижиг ч гэсэндээ бидний амьдралд ингэж нөлөөлөх зөрчилтүүд гарсан байд юм байна гэдгийг бас анзаараад байна. Одоо наад захын л нөгөө гар өргөө такси ярихаа болчихсон тий. Дуудлагын аппликейшнтэй болсон байгаа зү тий. Миний хувьд бас яг тэгжсэн сурчаал ирсэн чинь нөгөө автобус картаар уншдаг болсон. Хаалга нь өөр болсон тий. Юу вэ гэж. За тэгэхээр амжилттай дажгүй дасан зохицохоо гэж найдаж байна. Ялангуяа намар ирсэн дээр бас агарын бохирдолтой үе таарчихсан мэдээж имлэг ачаалтаа байгаа тийм ээ. За сурч байсан хугацаа руу хэдүүлээ эргээд очие тий. За саяны одоо яг сурсан мэргэжил нь юугаараа онцлогтой байваа? Өмнөх ажлын туршлага юм уу? Мэргэжлээс одоо юу нэмсэн бэ те сонирхолтой болов гэж бодож байна хаваалцаад өгөөч. Миний сурсан мэргэжил бол digital health буюу яг цахим эрүүл мэнд гэж байгаа. Тэгээд энэ цахим эрүүл мэнд ер нь та бүхэн мэддэг шүү дээ. Телемедицин, зайнаас ингээл эрүүл мэндийн нэмэлт үйлчилгээг авах хамгийн ядчил нөгөө бидний одоо өдөртмийн практик болсон зүйл юу гэхээр эмч найзууд руугаа ингээл мессеж хичээл тоолоо өвчлээ ямар юм уух вэ? Нэг бол эмнэлэгт ажилтдаг найзуудаасаа ямар шинжилгээ өгөх вэ эднэргээл асуудаг штэ. Тэгээ эднэр чинь болохоор технологиг ашиглаад тухайн эрүүл мэндийн ямар нэг хэрэгцээ шаардлагыг хангаад ингээд шийдвэрлэж байгаа процесс. Тэгээд энэ процесс болохоор ингээд сүүлийн 30 жилийн хугацаанд телемедицин, телеконсультейшн буюу одоо яг бит хоёрын ярьж байгаа шиг юм виртуал зөвлөгөөнөөс эхлээд одоо виртуал одоо хагалгаа хүртэл одоо ингээ хөгжөөд явж гин гэж хэлж болно. Тэгэнгүүт яг энэ ингээ замд болохоор цахим эрүүл мэнд яг ингээл өөрийнхөө хэлбэрийг олохгүй бол өөр шинээр нөгөө сав шинжилгээ ухаан болж хөгжихгүй л одоо ингээд явж байгаад тэгээд энэ сүүлийн ковидоос хойшоо гэж хэлж болно. Сүүлийн ер нь 2-3 жилийн хугацаанд яг нэг өөрийн барьсан чиглэлүүтэй болоо тодорхой хэмжээний
текстбук, баримталж явах номтой, за тэр чиглэлээрээ судалгаа хийдэг эрдэмтдтэй болоод за тэгээд ингэж хөгжиж ирсэн юм шинжилгээ ухаан байгаа. Цахим эрүүл мэнд тэгэхээр тэгээд энэ цахим эрүүл мэнд нь өөрөө дан ганц нөгөө бие даасан гэхээсээ илүү олон салбарыг ингэж хамарсан юм салбар дундын одоо шинжилгээ ухаан гэж ирэхэд бол хэлж болно. За миний хувьд ягаад энэ чиглэл рүү орсон бэ гэхээр 2016-аас 19 оны үед би Таиландын Сирираж Hospital гэдэг Македони их сургуулийн сургалтын эмнэлэг дээр дүрс онцлогооны резидент хийсэн 3 жилийн хугацаанд. Тэгээд тэр эмнэлэг бол маш их хүнтэй 2500 ортой зүгээр л нэг цаг хэлэхэд тэнцээ 5000 хүн байгаа. Яг тэр эмнэлгийн факульти одоо тэр барилга байшин одоо ингээл тасгуудад ингээл 5000 хүн байж байгаа. Тэгэд ийм завгүй орчинд ингээд сурж байхад биднэрт одоо ингээд технологиг ашиглаж өөрсдийнхөө нөгөө үр нөлөөтэй байдлыг тэгээ хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэх өвчтөндөө хүрэх туслан хэрэгслийг сайжруулах одоо юм шаардлага гарсан. Тэгэхээр дүрс онцлогооны салбарын хамгийн гол онцлог нь болохоор одоо би юу хийдэг юм чин бэ гэхээр таныг тодорхой хэмжээний төхөөрөмжийг ашиглаад таны биеийн бүтцийг дүрслээд тэр дүрсэлсэн бүтц дээрээ энд ямар өвчин байна, ямар эмгэг байна гэдэг эсвэл эрүүл юм уу гэдэг онцлогоог ингээ хийдэг юмч. Тэнгуүтээ энэ онцлогоог хийгээд үргэлжлүүлээд нөгөө шинжилгээ өөр бусад шинжилгээтэй уялдуулах эсвэл үргэлжлүүлээд эмчилгээ хийгээд явдаг гэсэн. За иймэрхүү нэг ажил хийдэг хүн байна. За тэгээд Сирираж эмнэлэг дээр суралцж байхад яг манай профессор химэл оюун ухааныг ашиглаад уушгины зангилааг уушгины жижиг хавдрыг тодорхойлдог тийм софтвер ашиглаж байсан. Тэгээ би тэр үед энэ юу вэ гэж асуусан. Тэгэл тэр энэ юу вэ гэж асуусан маань яг намайг нөгөө цахим эрүүл мэндийн чиглэлээр сурахад яг нөгөө химэл оюун ухааны чиглэлээр судалгаа хийхэд ингээл нөлөөлсөн. Тэгээ тэр бол би тэгэхэд л юу вэ? Яагаад гэж ингээд сонирхож асуугаагүй бол одоо би арай өөр чиглэлээр сурцсан байх юм уу? Яг энэ чиглэлээс өөр юу хийж явах тухай бол ингээд яг одоо мэдэхгүй байна. Тэгээд цахим эрүүл мэндийн чиглэлээр University of Bristol-тоо сурсан. Тэгээд яг энэ одоо 2017 оноос 2022 оны хүртэл ингээд 5 жилийн хугацаанд ингээд химэл оюун ухааны чиглэлээр судалгаанууд хийгээд Монголдо тодорхой хэмжээний ингээд ажлууд хийгээд ирэхэд бол явсан л та. Тэгээд би юу анзаарсан бэ гэхээр эн чин ийм салбар дундын мэрэгчлэн зайлшгүй байх шаардлагатай байна. Тэгээд би өөрөө яагаад сурч болохгүй гэж. Яг тэгвэл энэ чи хэрэгцээ байна. Үүнээсээ гадна хүмүүст ингээд юм хийж байгаа ч гэдсэн бид нэр ингээд зөв зүйл хийх хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй. Харин би үүгээр сурчих юм бол яг тэр зөв зүйлийг зөв хүндэн зориулаад хийж чадах юм байна гэдэг үүднээсээ яг энэ хөтөлбөрийг нэгээ сонгоод сурсан. За маш сонирхолтой. Тэгэхээр дүрс онцлогоон дээр бидний сайн мэддэг одоо рентген, MRI энэ гэдэг шинжилгээнүүд алийг нь хийх үү? Яг алийг нь хийх үү? Ер нь бол дүрс онцлогооны эмчээр diagnostic radiologist одоо ерхий дүрс онцлогооны эмч гэж ер нь бол төгснө. Резидентээ төгсөхдөө тэгэхээр ер нь бүгдийг л хийнэ гэсэн үг. Одоо Таиланд за тэгээд өөр өндөр хөгжилтэй орнуудын ингээд систем нь болохоор эргэтэн тогтолцоогоор нь ингээд төрөлжүүлэх хандлагатай байдаг. Одоо pediatric radiology хүүхдийн дүрс онцлогоо, зүрх судасны дүрс онцлогоо, цээж нэгний дүрс онцлогоо гэх мэтчлэн. Миний хувьд болохоор яг Массачусетийн их сургуулийн Massachusetts General Hospital гэдэг энэ Harvard-ын сургалтын эмнэлэг тох. Тэгээд тэр дээр сурсан чиглэл маань болохоор яг цээжний үнийн дүрс онцлогоо гэдэг нь цээжний компьютер томографи, MRI рентген шинжилгээ, уушгины өвчнүүдийг л одоо ингэ онцлдог гэсэн хавдар мавдар гэдэг. За тэгэнгүүт сая Bristol дээр би сурж байх хугацаанд өвлийн хамралтаар юу исэн бэ гэхээр Bristol Royal Infirmary гэж байгаа. Тэр болохоор яг тэр бүсийнхаа ийм лавлгаа төв баггүй. Тэгээд аягүй том юм зүрхний хаалгаанууд хийдэг их том юм зүрхний дүрс онцлогооны төвтөө. Тэгээд яг тэр төв дээр зүрхний MRI шинжилгээг хийгээд зүрхний одоо ингээ түгээмэл одоо тохиолдох өвчнүүдийг онцлох. За тэр дундаа одоо зүрхний цэцэн хангамжийн дутагдлаас үүсдэлтэй юмгүй зүрхний одоо хим алдалтууд ч юм уу те эдгээрийг ингээ онцлдог тийм 1 сарын юу одоо internship гэдэг те одоо тийм зүйл бол хийсэн. Дадлага ажил хийсэн байна тий. За маш сонирхолтой сонсогдож байна. Манай Баярбатар маань бол маш олон чиглэлээр сураад та өөрийнхөө одоо тий мэрэгжлийн карьерийг тасралтгүй өсгөөд явж байгаа юм шилдэг залуу лидер байна гэж харагдаж байна.
За ингээд дадлага хийгээд үзэхэд юм уу бусад орнуудад ингээд ажиллаад үзэхэд за нэг юм ирээдүр явж байгаа мэн гэдэг бас чиг баримжаа авсан байна те. Хиймэл оюун ухааныг ашиглахаараа илүү одоогийн байгаа тоног төхөөрөмжтэйгээ нийцээд илүү хурдан хугацаанд олон хүнийг за магадгүй ирээдүйд бүр зардал багтаагаар те онцлог боломжтой. За оншин эмчийн гэдэг юм одоо хүний ур чадвараас хамаарч алдаа гарах магадaltaй байдаг бол тэрийг одоо автоматжуулах инженерингийн аргаар ажиллаж байна гэсэн үг шүү дээ, сайжруулалт хийж байгаа. За тэгэхээр одоо яг шинжлэх ухааны ололтын түвшинд гэдэг юм уу, таны сурсан мэргэжлэр дэлхийн ер нь хаана явнаа, түүнтэй харьцуулахад Монгол хаана явнаа тий сонирхолтой. ковид ингээд маш олон зүйлийн ингээд занлаг бид нарт төрөхөдөө тайлж өгсөн. Тэгэд энэ дан ганц нөгөө эрүүл мэндийн салбарт биш байхгүй. Ингээд боловсролын салбар өөрсдөө яаж одоо нөгөө сургалтын арга зүйгээ дахин загварчлахын хүмүүс ер нь ингээд яаж ажиллах, яаж амьдрах, ер нь ингээд хүний амьдралд ингээд юу чухал юм бэ гэх тээ. За тэгэнгүүтээ энэ технологийн салбарт эрүүл мэндийн салбарт бас ингээд нөлөөлөл нь яг энэ нөгөө цахим хэрэглээг ингээд бүүст болгоод дараагийн шатанд гаргаж өгсөн гэсэн үг. Яг энэ үеэр хүмүүс цахим технологийн хэрэглээг илүү ойлгосон, илүү хэрэгэлсэн нөгөө ковидын вакциныг одоо нэхэд хүртэл хэмэл оюун ухааныг одоо ингээд ашиглаж байгаа шүү дээ. Ашиглаж одоо хийсэн гэх мэтчлээ одоо бидний амьдралд ингээд шууд нөлөө үзүүлэхүйц байдлаар орж ирсэн. Өмнө нь болохоор зүгээр утас л байсан бол бид нэр хүссэн газар ингээд тавиад орхиж болдог гэсэн баггүй. Тэгэнгүүт одоо болохоор уцаа бариад даралтаа хэмжиж байгаа, утас руугаа ханиалгаад одоо утас руугаа амьсгалахад та ханиатай байна уугүй юу гэдгийг чи одоо хэлж чадах аппликейшнуд байна гэх жишээ нэ тий. Тэгэхээр яг англид сурч явах үед ямар байсан бэ гэхээр би нэг digital biomarkers гэдэг ойлголтын тухай ярив. За тэгэхээр тэр болохоор одоо эрүүл мэндийг ингээд тодорхойлдог, одоо өвчнийг тодорхойлдог, одоо цусны шинжилгээ, эдийн шинжилгээ, таны цусны даралт ч юм уу, одоо биеийн өндөржин ч юм уу, эдгээр зүйлөө одоо таны эрүүл мэнд сайн сайхан байдлыг одоо ингээд тодорхойлж ингэж үзээ л та. Тэнгүүт үүн дээр болохоор дахиад нэг нэмэгдсэн зүйл нь болохоор таны эрүүл мэндийг тодорхойлагч цахим хүчин зүйлүүд гэж байгаа. Тэр нь болохоор нөгөө таны утсан дээр байгаа аппликейшнуд байж болно, таны зүүж байгаа ухаалаг цаг байж болно. За мөн таны хэрэглэж байгаа одоо зүүсгэл гэж wearable devices тий зүүсгэл одоо төхөөрөмжүүд аа. Тэгэхээр эдгээрээс маш их хэмжээний ингээ өгөгдлүүдийг ингээ цуглуулад тэгэд энэ өгөгдлүүдийг ашиглаад таны 5-10 жил тавтартаа болох эрсдлийг маргааш өвдөх эрсдлийг одоо өвдсөн байгаа бол ямар өвчнөр өвдөж байгаа гэдгийг ингээ тодорхойлох болсон. За тэгэд энэ концептыг ерөөд нь ингээ digital biomarkers гэж нэрлээд одоо ер нь дэлхийн одоо яг энэ digital biomarkers-ыг илүү accurate тодорхойлдог болгох илүү шин одоо biomarkers-ыг ингэж гаргаж ирэх гэдэг чиглэл рүү ирэхэд бол ингээ явж ажиллаж байна. Тэнгүүт үүний цаана ямар процессууд байгаа вэ гэхээр одоо жишээлхэд энэ бидний хэрэглэж байгаа iPhone дээр нэг 13, 14 төрлийн biosensor байна л да. Тэр нь яадаг вэ гэхээр таныг одоо ингээл алхаж байхад урагшаа алхаж гинөө хойш алхаж гинөө. Тэнгүүт 5 алхаж гинөө 10 алхаж гинөө. Энэ хүн гүүгээд байгаа мó шогшоод байгаа мó эсвэл зүгээр алхаж гинөө. Эсвэл яг зүгээр ингээд зогсож гинөө гэдэг ингээд тодорхойлж байгаа ингээд biosensорууд ерөөхдөө бол ингээд байна. За нөгөө талдаа камер, видео эдгээр чинь бас нөгөөд нэг ийм biosensорууд толцоо. Одоо жишээлхэд видеог нь зөвхөн ашиглаад тухайн хүн халуунтай байна уугүй юу гэдэг тийм машин сургалтын мэдээлэлүүд хийх боломжтой. Тэгэхээр ийм төрлийн biosensоруудыг Хятад, Америкийн өндөр хөгжилтэй орнууд бүгдээрээ бүтээхийг зорж байна. Тэгээ зарим нь бүр ингээ хэрэглээнд гарсан байна. Тэгэнгүүт дэлхийн өөрөө асуулаад дэлхийн эрүүл мэнд хэмэл оюун ухаантай холбогдоод цахим эрүүл мэндтэй холбогдоод хаашаа явж гинэ вэ гэвэл энэ нөгөө decentralization гэж ярьж байгаа. Одоо жишээлхэд хүн заавал эмнэлэг дээр л очиж үйлчилгээ авах хэрэгтэй юм шиг. Хүн заавал яг нөгөө заавал эмч дээрээ очиж тулж үзүүлж л одоо үйлчилгээ авах хэрэгтэй юм шиг ийм traditional сэтгэлгээгээс илүү neighborhood одоо хөшөд суурилсан өөрт нь байгаа төхөөрөмжөд суурилсан зайн виртуал эрүүл мэндийн үндэслэмж үйлчилгээгээр явж байна. Тэгэнгүүт үүн дээр хамгийн гол чухал үүргийг юу гүйцэтгэж байгаа вэ гэхээр энэ digital biomarkerууд гэдгийн цаана wearable devices нөгөө зүүсгэлүүд чинь. Одоо жишээлхэд би Англид ингээл нэг тийм нисхийн сургалтанд ингээ хамрагдсан баггүй. Тэгээ тэр болохоор ингээд jet одоо ингээл жижигхэн одоо тэрэлж ингээл бед ингээл тийм нисдэг зэргүүд байдаг штэ. Тэгэл тэрэн дээр ингээ сургалт
ингээд суух чанд чи ингээд нэг юм идээл ингээд уцаа харагдахгүй. Тэгэхээр хүү та яав одоо ингээд яаж байгаа юм гэсэн чи би ингээд чихрийн шижинтэй маа. Тэгээд би ингээд өөртөө ийм биосенсор суулгацсан. Тэгээд би юм идэнгүүтээ ингээд инсулиныхаа хэмжээгдсэндах одоо инсулин дааврынхаа хэмжээг ингээд хянаад тэгээд идж байгаа ууж байгаа энэ хэрэглээг ерөөхдөө бол ингээд юу яагаад тогтоолоод явд юм а таахраа ерөөхдөө бол ингээд хэмжээд явд юм а гэсэн иймэрхүү юм ярьчаа. Тэгэхээр тэрний цаана юу вэ гэхээр тэр хүн одоо альсанд ороод тэр нөгөө биосенсорыг суулгачаад юм идэх болгондоо л ингээ хяналтаа хийж байгаа. А тэнгуүтээ энэ болохоор тухайн үнийг үргэлжлүүлээд одоо зүрх судасны нүдний одоо зах хэрэгтнүүдэд гарах хүндрэлүүдээс ингээ сэргийлэх айгүй чухам том алхам болчихж байгаа байхгүй. Тэгээд өвгөний цаана нөгөө амьдралын чанар гэдэг зүйл яригадаад байгаа. Тэ одоо стандарт сахарын хэмжээгээ хэмжихгүйгээр одоо даавраа тохируулахгүйгээр явж байгаад энэ нөгөө хараагүй болцсон хөлөө тайруулж байгаа ингээд ийм хүмүүс ингээд айгүй гонигтаа түүхчтэй хин ч энийг хүсэхгүй а тэнгуут энэ хүндрэлүүдээс энэ нөгөөд нь бидний эргэн тойронд байгаа девайсууд чинь ингээд хамгаалах боломжийг олгож байгаа. А тэнгуут одоо Монголд ингээд утаатай байгаа ханаа түрээд хүмүүс яг үндэ ингээд идгэж чадахгүй байгаа аахгүй юу? Одоо ингээд амар их юм уугаал айгүй антибиотик тэгэл ингээд чадлаараа л агаарт гарч байгаа. Гэтэ ингээд идгэж чадахгүй байгаа. Хичнээн хүссэн ч агарын бохирдолтой холбоотой мэдээч эрэхтэй. А тэгэнгүүт юу гарсан бэ гэхээр энэ нөгөө уушгийг ингээд чагнадаг ийм жижигхэн төхөөрөмжүүд байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд айлуудад ингээд түрээсэлчих юм байна л да. Тэгээл тэр нөгөө тэр захим ингээд жижигхэн одоо чагнуур гэсэн үг, захим чагнуур гэсэн үг. Тэр төхөөрөмжн дээр за зүрхнийхаа одоо уушгийнхаа тэр зэгүүд дээр ингээд хэмжээрээ гэл тэгэнгүүт тэрийн нөгөө яг эмч ингээд чагнаад сонсож байгаа юм шиг тэр төхөөрөмжөнд чагнаад дууг нь хурааг тавчна. А тэнгуүтээ тэр дээрээ химэл оюун ухааны анализ хийгээд за энэ хүний одоо ингээд амьсгал нь богиссон байна уу? Энэ хүн одоо ингээд хатгаатай байх уу? Амьсгал нь одоо ингээд суларсан байна уу? гэдэг юм одоо эмчит туслах онцлогооны предикшнууд хийгээд өрхийн эмч рүү явуулчихна. А тэнгуут нь өрхийн эмч нь ерхөө одоо би энийг жоох ингээд юу хийж дэврүүлээ ярьж шүү. Одоо саяны төхөөрөмж ингээд байдаг хэрэглээнд байгаа. А тэнгуут өрхийн эмч нь яах вэ гэхээр үргэлжлүүлээд ингээд шинжилгээний кит явуулчихна. Тэгээ шинжилгээний кит явуулангууд хүн гэртээ нөгөө нэг өндөгний цус юм уу, шээс юм уу тэр ингээд зарим тухайн өвчнийг онцлоход шаардлагатай эмнэлгийн биомаркеруудыг одоо авах боломжтой тийм китийг явуулчихна. Тэгэл тэр хүн гэртээ тэр шинжилгээгээд буцаага тариугаа шууд чинь. А тэнгуут эмээ сангаас хариу дахиад одоо эм нь шууд ангаар ингээ хөрөж. Тэгээд ерөөд иймэрхүү төрлийн ингээд экосистем рүү одоо эрүүл мэндийн нөхцөлөмж үйлчлэгээ бол ингэж өөрчлөгдөж байна. Тэгэд яг энийг хийж байгаа driving хүчин зүйл гэж яриад байгаа одоо хөдөлгөгч хүчин зүйл нь юу вэ гэхээр технологи байна. Тэ. Тийм байна тий. За маш гайхалтай одоо сонсож байгаа хүмүүс би бүр ингээд өөрөө гэртээ яг онцлогоо хийж байгаа юм шиг би харагдаа. Тийм боломжтой санагдаж байна. Одоо бид нар бол гар утсан дээр нөгөө health application-ууд байдаг тий. Эрүүл мэндийн аппликейшнээр одоо наад захын миний хэрэглээ болол яг алхалтаа хэмжиж идэг тий. Нөгөө зүрхний пульсэч гэдэг юм уу. Одоо өөх тусны хэмжээ жингээ ингээл оруулаад хэмжлээд байдаг л та. За тэгвэл тэр маань илүү одоо маш ойлгомжтойгоор тий. Бүр эрүүл мэндийн үйлчлэгтэй холбогдох юм байна. Одоо төсөөлөхөд болол бидний дунд юм яриа байдаг л та. Тэр эмнэлэг дээр очиоор сайн уншилдаг, эмчин сайн тий. Тэгээ сайн эмчийг дагдаг. Өрхийн эмнэлэг заримдаа за зарим тохиолдолд орон нутгийн хувьд тий бүр хэцүү хүний ур чадвараас хамаарат байгаа байхгүй. Магадгүй туршлагаас ч юм уу тий. Тэгэхээр зарим хүн буруу онш тавьдаг, мэддэггүй бүр оройтцсон хойно нь илүү туршлагатай эмч дээр очихоор уншин илрээд оройтцсон байдаг ч юм уу. Түрүүний хэлдэг шиг тий. Ийм тохиолдлууд маш их ингээ гарч байгаа. Тэгвэл одоо нөгөө бидний нэг ирээдүйн зөвхөнсөө нэг юм сансрын кинодууд байдаг штэ тий. Одоо гариг хооронд аялал гэсэн чинь аялж явж байгаа хүмүүс нь би эрүүл мэндэ айгүй сайн мэддэг, дасгал хөдөлгөөн хийдэг, өөрийгөө шууд ингээд технологийн хувьд ч тий амьдрал ийм нөгөө survival skill гэдэг штэ нэг юм амиа авч явах чадварын хувьд ч гэсэн айгүй мундаг бүх талын ингээд хийм физик, биологи наазахын мэдлэгүүдтэй ингээд харагддаг тий. Ер нь бол хүн төрөлхтнийг бол ирээдүйд тийшээ чиглүүлэх юм технологиуд эхэлж байгаа юм байна л гэж надад бол санагдлаа л та. За тэгээд нөгөө хувь одоо эмчийн хувьд туршлага дээрээ юм уу эсвэл тоног төхөөрөмжийн дутагдaltaй тал дээрээ одоо үндэслээд буруу онш гаргах юм уу мэдхгүй байх асуудлыг бас илүү шийдвэрлэж өгөх нь тий. Онш бол маш тодорхой гараад ирнэ. За ийм болох ажил маань Монгол улсад
одоогийн байдлаар хэр явагдаж байх шиг байна. Таны ажиллаж байгаа эмнэлэг за өөр эмнэлгүүдийн бас ерөнхий мэдээлэл байна уу тий? Харьцуулаад манай улсын хувьд энэ салбар хөгжөхөд ер нь хэр явна вэ? Аа ер нь ингээд бид нэр ингээд өөртөө боломжтой бүх зүйлийг хийж байгаа. Угаасаа бид нарт хамгийн анх химэл оюун ухаан Монгол улсад хөгжөөгөөс хойш ингээд бид нэр ингээд ямар нэг байдлаар ингээд хоцрогдолтой очино. Тэр бол ингээд ойлгомжтой. Түүнийг хурцгах аргууд бий юу гэвэл yes. Тэр нь болохоор нөгөө хүмүүс нь ингээд боловсроод юм таньж мэдээд тэгээд байгаа газараа жижиг ч гэсэн эерэг өөрчлөлтийг технологиг ашиглаад хийя гэхэд л ингээд ерөөхдөө болоо явчихад сэтгэлгээний ингээд асуудал байна л. Бидний хувьд аваад үзэх юм бол ер нь 2019 оноос хойш интернет имлэг дээр биш 2020 оноос хойш интернет имлэг дээр химэл оюун ухааныг ашиглаад одоо цээжний рентген зураг дээр компьютер томограф дээр онцлогоо хийх орлогууд ингээ хийгдээд төрхөдөө явж гин. За өөр яг ингээ химэл оюун ухааны чиглэлээр одоо ажиллаж байгаа компаниуд байна. Одоо чимээг бол ингээд яхаарахгүй чимээгээ гэдэг нөгөө аппликейшн одоо экосистем гэж нэрлэл байгаа шүү дээ. Тэгээ энэ бол яхаарахгүй ингээл бидний бахархах хэвээр ингээ платформуудын нэг яагаад гэвэл ийм цөөхөн хүн амтаа байж иж маш богино хугацаанд айгүй өндөр accuracy-тэй ийм нөгөө voice одоо recognition system ийм нөгөө large language model эднэр хийсэн орнууд ч айгүй ховорхон баггүй юу? Тэгэнгүүт одоо тэрүүгээр юу хэлэх гээд байна гэвэл Монгол ингээд технологийн хувьд одоо ингээд болж байна л гэж байгаа. Тэгээ сайн байна. Эмнэлгүүдийн хувьд одоо ингээд аваад үзэхэд төрөл бүрийн шинжилгээнүүд дээр химэл оюун ухааныг ашиглах одоо хүнийг үзээд үнэлэхдээ тухайн хүний одоо biometric information дээр одоо үндэслээд тухайн эрсдлийг тооцоолж өгөх ч юм уу те одоо иймэрхүү зүйлсүүд бол ингээл маш их хийгдэж байгаа. Одоо эмнэлгүүд одоо нураа байна те интернет эмнэлэг байна. Одоо Grand Med эмнэлэг байна. Улсын эмнэлгүүд маань байна. Одоо бүгдээрээ яг энэ чиглэл рүү ирнэ ингээд AI гэж юу вэ гэдгийг ер нь бүгдээрээ ер нь мэддэг болсон гэж ойлгож байна. Ямар ч байсан химэл оюун ухаан гэхэд өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой нэг аппликейшнийг би бол нэрлэж чадна гэж бодож байгаа байхгүй. Тэгээ эн чинь бол амар том дэвшил. Яг тэгвэл зөвхөн энийг хийхин тулд 5-10 жил зарцуулдаг байхгүй. Тэгээд ойлголттой бийж хүн чинь үргэлжлүүлж бодоод юу хэрэгтэйгээ мэднэ, юу сайжруулахаа мэднэ. Тэгэнгүүтээ өөрөө юу хийж чадхаа хамгийн гол. Тэгээд энэ юу нэг ингээд айгүй аятайхан байгаа. Ингээд майндсет одоо сэтгэлгээний хувьд ингээд тийм соргог болцсон. Ингээд шинэ юм яг хүлээж авъя гэсэн яг ийм цаг үйл байна гэж би бол харж байгаа. Тэгэхээр яг энэ цаг үе дээр бид нар аюу тийм зөв гайданс хийх хэрэгтэй, зөв чиглүүлэх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл эн чинь нөгөө эрүүл мэндийн салбарт бол ингээд шууд ингээд хүний амь настай ингээд холбоотой асуудал. Тэгэнгүүт манайх дээр чинь ийм химэл оюун ухааны этиктэй холбоотой ингээ хичээлүүд ордог гэсэн баггүй. Тэнгүүт гарч байгаа мөнхийн асуудал нь химэл оюун ухаан алдаа гарвал хий хариуцлага хүлээх вэ гэдэг тухай ярина. Тэр бол ингээ мөнхийн сэдв. Тэнгүүт химэл оюун ухаан одоо өөрөө чи өмнөөс шийдвэр гаргаж одоо болох уу? Тэгэнгүүт химэл оюун ухаан өөр хин нэгний өмнөөс өөр хин нэгэнд одоо шийдвэр гаргаж болох уу ч юм те. Иймэрхүү одоо этикал асуудлуудыг ярина. Одоо ёс зүйн хүрээнд ингээд аваад үзэхэд улс орны хувьд аваад үзэх юм бол та түр асуудлаа бид нэр ерөөдөө ингээд бэлэн байна уу одоо болж гэнэ үү гэдэг нь нас үргэлжлүүлээд биднэрт хангалттай хэмжээний бодлого байна уу ер нь ингээд бид нэр өөрсдөө Монголд юу болоод байгаагаа мэдчихээн үү гэдэг чинь ингээд аюул чухал асуудал байна. Энэ чинь нөгөө эргүүлээд аюулгүй байдалтай холбоотой асуудал. Миний хувьд харж байгаа нь энэ нөгөө тэр химэл оюун ухаан сайн тэр мундаг химэл оюун ухаан муу зөвхөн Монголынхоогоо ашиглана гадаадынхыг ашиглахгүй гэх нь бол ингээ өрөөсгөл гэж хардаг. Бодлого барьж байгаа хүмүүс эмнэлэг дээрээ жишээлбэл бид нэр химэл оюун ухааныг аваад ашиглах байгаа ч юм уу тийм бол бид нэр ингээ тийм өөрсдөө стандартыг бий болгох хэрэгтэй тий. Тэр стандарт нь нийцживэл тэр гадных байна уу тэр Монголынх байна уу хамаагүй ор Монголынх бол ингээд
илүү нөгөө advantage тайлбарлах хэрэгтэй байхгүй. Яг тэгвэл энэ бидний хийсэн хиймэл оюун ухаан чин Монгол хүний дата өгөгдөл дээр сурсан шүү. Тийм болохоор сайн байгаа шүү. Тэгээд бас үнийн хувьд ингээ харьцангуй ингээд аятайхан биш шүү гэд түүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Тэгвэл Монгол бүтээгдэхүүн аавна мэдээч хэрэг. Яг тэгвэл ингээд тэр Монгол бүтээгдэхүүн авж байгаа гэдгийн цаана нөгөө магадaltaй байдлын тухай асуудал байгаа. Хэр accurate, хэр үнэн магадaltaй тухай өвчнийг өөрчлөлт ингээ оршиж ийн вэ гэдэг цаана. Тиймэрхүү асуудлууд байна. Одоо бид нар хувцсан арьцмаар дээр ч гэсэн ярьдаг те. Одоо Европ өмсгөл нэг өөр байдаг. Аз өмсгөл өөр. Монгол хүнийх дундуур нь байдаг штэ те. Яг одоо Ятад Япон солонгос хүн шиг бэлтэй биш. Арай эстэй бүтцч тийм өөр гэдэг шиг те. Эрүүл мэндийн асуудал дээр мэдээж бидний нөгөө дундаж наслалт өөр байгаа. Хооллох зуршил өөр байгаа те. За ингээд бодоод үзэх юм бол та түрүү хэлсэн шүү дээ decentralization буюу одоо төвөөс зүгтах гэдэг шиг нөгөө төвлөрсөн байдлыг сааруулж жижигчилсэн хүрээ рүү буюу ахуй руу наваачиж хүн өөрөө өөрийгөө онцлоод эрүүл мэндээ ингэж монитор хийж хянах боломжтой нөгөө эрүүл зан үйл зуршил гэдэг зүйлийг бүтээхэд энэ бол маш чухал юм байна гэж бас ойлголоо. За жишээлбэл гадаадд бид нар очиод яваад үзэхээр залуучууд нь тий өвөлж бай, зунж бай, цастай бороотоод гадаанаа гүгээл явж идэг тий. Хизээч одоо заавал төлбөр төлж фитнест явахгүйгээр гүдэг. Тэгээ харахаар гестоны гар утас шиг тий цаг зүйчгсэн. Тэгээд ингээд би өдөрт тэдийг алах хэвээр. За ингээд наад захын албан байгууллага дээр очиод уулзахаар одоо жишээлбэл торт өхөө болцсон байна. Чихэртэй компот, чихэртэй цай өхөө болцсон байна тий. Та ингээд эрүүл цайнууд байна. Энэ олон одоо цайнуудаас алийг өгөх вэ? За тэнгууд ингээ ундаа ч юм уу жуус санал болгож байгаа байгууллага бараг байхгүй. Тийм мууж байгаа хүн байвал миний би бол өнөөдөр ингээ хангалттай чихрийн одоо орцтой интейк авчихсан. Одоо надад дахиж хэрэггүй баярлаа. Тэ та бас ингээ над чиг эрүүл хэрэглэх үуч гэдэг ингээд ийм хүн хоорондын харилцаанд ийм эрүүл мэндийн соёл ойлголт ингээ шал өөр болчихсон санагддаг. За Монголд бол бид нар ингээд байн хардаг те хүүхдүүдтэй баяраар чихэр маш их өгдөг. Чихэр шоколадууд дүүрэн байна. За гурилан бүтээгдэхүүн байнга иддэг. Тэрнээсээ болоод одоо нэг 30-аас дээш насны хүмүүс бараг бүгд л тархалттай, гормоны тэнцвэрчлэлийн асуудалтай, тэгээ хөдөлгөөн хийдгүү. За зарим хүмүүс бол бүр орой маш ихээр хоол иддэг. За өнөөдөр монголчууд нөгөө элэг ходоодны хор тавдраар дэлхийд нөгөө номер 1 гэдэг асуудлыг ярьж байна. За тэгвэл ийм болж ингэж шилжчихэд бидний одоо хөгжүүлж байгаа аппликейшнууд мэдээж эхлээд явж байгаа юм байна. Эмнэлгүүд маань хиймэл оюутан ашиглаж байна. Тэгвэл яаж цаашдаа бодлогын хувьд ялангуяа эмнэлгийн ажилтнууд бол одоо нэг аппликейшн ядаж нэрлэж чадна гэж юм те. Тэгвэл иргэдэд жишээлбэл англи хэлэхгүй одоо Samsung-ийн юм уу iPhone-ы те health application ороод ингэ хянаж чадахгүй монгол хэлээрээ ярьж бичдэг энэ хүмүүстэй одоо буюу нийт иргэдтэй яаж тэр эрүүл мэндийн боловсролыг ингээ аппликейшнаар дамжуулж олгох боломжтой вэ те ер нь бусад орн тэр нэг юм эрүүл мэндийн соёлыг яаж түгээсэн байх шиг байна вэ? Ялангуяа өөрөө орчинд нь очиод ажиллаж сурж амьдарч байхад анзаарсан зүйл байна уу те? Эндээс бидний ирээдүйн бодлого миний бодлоор бол нөгөө эрүүл мэндийг сайжруулах гэхээр л эмнэлэг нэмж барья гэдэг утгаар биш. Тэр чинь бол илүү реактив буюу асуудал гарсны дараа мэрэгчлэнт даатгаад байгаа чиг одоо баримжаа. Эсвэргээрээ сэргийлэх буюу проактив байдлаар яаж хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хичээл зүтгэл гаргадаг. Яаж л амьдрах газраа зөв байр шиг сонгодог те. Утаатай мөртлөө муу хэлээд байгаа мөртлөө Улаанбаатарт ягаад цуглараад байгаа юм бэ? Тэгвэл тэрийг яаж шийдэх вэ те? Энэ бол нөгөө иргэн хүн болгоны ухамсар санагдаж байгаа учраас өмнө дээр энэ сайн туршлага жишээ нь UK те та өөр хотуудаар ч аялсан байж магадгүй, өөр юм байсан хот ч гэсэн байж магадгүй. Яг юу анзаарагдав сонирхолтой байж магадгүй уулзаач. Ер нь нөгөө эрүүл мэндийн төсөлмж үйлчилгээг авахд чинь эвлэг дээр байсан учраас ерөөдөө ингээд мэдчихэв. Тэр нөгөө British Royal Infirmary гэдэг. Тэгээд тэр эвлэг дээр ажиллаж байхад нөгөө NHS app гэдэг байдаг. Тэгээд тийш нь болохоор бүх нөгөө эрүүл мэндийн рекорд эдгээр юмнууд нь орчдөг. Одоо эмчтэй үзүүлсэн тэмдэглэл имээ бас тэрүүгээрээ ингээд одоо бичүүлээд ирэхэд бол ингээд авчдаг жишээ нэ тий. Тэгэд энэ бол ингээд хүмүүсийн амьдралыг ингээд айгу өөрчлөлт үзүүл юм шиг санагцсан. Айгу технологи тэнгуүтээ тэр нөгөө хамгийн гол нь би айл имээс ангаас им ах өөрөө шийддэг. Тэгээд тэр нь ингээд айгу паверыг өгч байгаа хгүй. Хүнд бол нөгөө тэр нөгөө ойрхон имээс сонгомоор хгүй. Гэртэйг ойрхон.
Тэгэд үн нь бас боломжийн баймар гоохгүй тий. Тэгэхгүй би зүгээр дахиад гэрээсээ нэг цаг одоо метрогоор яваад тэгэд айгүй их мөнгө төлж өгдөг ийм сангаас юм авмаар гоохгүй. Тэнгүүт нөгөө энэ нөгөө хэдий одоо Английн эрүүл мэндийн систем чи яг Монголтай адилхан ингээл эрүүл мэндийн даатгал нь ингээл айгүй их ачааллыг үүрээл ингэж явдаг систем ч гэсэндээ бас ингээ биднэрт тулгарч байгаа ингээ асуудлууд ингээ адилхан байна. Тэгээ түүнийг бас ингээ шийдэж байгаа шийдлүүд нь бас биднэрт ингээ буух юм болоо гэж ихэд бол ингээ бодсон байхгүй. За тэгээд одоо суур төвшөндөө аваад үзэхэд бол юм байна. За эмнэлэгт ингээ цаг авахд бол ингээ хүмүүс ингээ цагтаа ирээд үйлчлүүлж байна. Тинчээ ингээ ямар ч тэр чинь амар том эмнэлэг. Тэгээд ороход ингээ хүн байхгүй л юм шиг. Ер нь бол ингээд айгүй ойрог сайн зохион байгуулалтаа тэг хүмүүс нь цагтаа ирнэ. Яг тэгвэл тэр цагтаа ирэхээс өөр аргагүй. Хэдэн сарын дараа дахиж ирэх юм чинь хэрвээ тэр өдрөө ирэхгүй бол за тиймэрхүү байдалтай. Тэнгүүт нөгөө хүлээлгийн асуудал одоо намайг суралцж байгаа хугацаанд яг энэ нөгөө Англи улсын нөгөө эмнэлгийн ачааллыг бууруулъя, энэ нөгөө хүлээлгийн цагийг бууруулъя гэдэг дээр ийм цахим шийдлүүдийг боловсруулдаг ийм хакатонууд, за тэгэл засгийн газрын дэмжээл амар их одоо хөрөнгө оруулалт хийгээл эрдэмтэн судлаачид нэр ажиллаад иймэрхүү ажлууд бол ингээ явагдчихсан. Илүү одоо бидний ярилцж байгаа сэдвтээ уйлдуулахад ковидын дараа гэд бас хүмүүс их смарт юм л та. Одоо англичууд ч ерөөдөө deprivation гэдэг rate гэдэг юмыг гаргаад deprivation rate гэдэг юмыг гаргаад тэр нь болохоор одоо боловсрол санхүү махуу гэдэг одоо бүлгүүдэд ингээ хуваачиж гин гэсэн санаа л та тэгэнгүүтээ тэр нөгөө deprivation rate-ийг үнэлдэг зүйл нь болохоор боловсрол одоо ажил эрхлэлт ч юм уу одоо одоо мөнгө одоо ордог ингээ хид хид ингээ факторууд байгаа. Тэнгүүт энэ факторууд нь хэр дутмагчлалтаа эсвэл хэр одоо дүүрэн байгаа дээр нь үндэслээд хүү хамаа ирэхэд ингээ 10 болчихдог байхгүй. Тэгэнгүүтээ ковидын дараа хамгийн их deprivation rate-тэй буюу одоо хамгийн их одоо эрүүл мэнд сайн сайхан байдал нь ингээ алдагдсан юм алдагдaltaа хүмүүс эмэгтэйчүүдийн нөгөө хөхтний өрсөн сэргийлэх үйлчлэгтэй хамрагдах хувь нь буурсан байна л да. Ер нь ингээд 70% байх хэвээр 77% байх хэвээр ер нь ингээд 60 руу орсон юм байна. Тэгэнгүүт улс орон даяараа аларм аваад тэгвэл энийг яаж сайжруулах вэ гэд төсөлбөрүүд хийж байгаа. За тэнгүүтээ ингээд маш олон төрлийн төслүүд ирэхэд бол ингээд зарлж байгаа, грантууд зарлагдж байгаа. Тэр нөгөө Английн нөгөө бүх одоо ингээд эрүүл мэндтэй холбоотой ингээд судалгаад зохицуулдаг research council эднэр газрууд ингээд байдаг. За тэнгуут нь тэднэр нь ингээд том хэмжээний грантууд тэр грант чинь зөвхөн нөгөө бүтээгдэхүүн хийхээс гадна ямар арга зүй байх вэ гэдэг тийм консалтантын сервис хүртэл ингээд грант ирэхэд бол хүчж байгаа байхгүй. Тиймэрхүү юмнууд ирэхэд ингээд хийж байгаа. Тэгсэн чинь манай сургууль дээр юу болсон бэ гэсэн чинь бидний курсын одоо нэг семестрийн одоо coursework одоо бидалтын ажил гэсэн үг шүү дээ. Бидалтын ажил нь болохоор яг тийм эмэгтэйчүүдийн дундах бүхний авдрын өрсөн сэргийлэх үйлчилгээг яаж сайжруулах вэ гэдэг даалгавар бичиж байгаа юм. Тэгээд тэрийг манай курс сурж байгаа 15 мастрын оюутан 15 докторийн оюутан хийн. Тэгээд 30 төрлийн тим пепер эднэр одоо ингээд цугларчиж байгаа гэсэн. Тэр чинь ерөөдөө багтаал 3-4 мянган хүүхдэд бичиж байгаа шүү дээ. Тэнгүүд баг нэг диссертацийн ажил ингээд бичиж юм нийлэх юм бол тэгээд тэгж бичгтээ literature review хийж байгаа. Үргэлжлүүлээд нөгөө ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Тэнгүүд ямар шийдлүүд гарч байгаа гэхээр тэр орж байгаа 30 хүн чинь одоо хичээлийг авч байгаа 30 хүн чинь 30 янзын шийдэл боловсруулахгүй. Тэгээд энэ нь эргээд цаашаа нөгөөд тэр профессорын сургуулийн судалгааны санал руу ороод пропозал болоод грант аваад тэгээд том одоо ажлууд төслүүд эхлээд хүү амдаа нөлөөлөд ингэж нөгөөд нэг явдаг байх нь л те. Одоо энэ нөгөө бидний одоо тэр мастрын оюутны хийж байгаа ажил нь хүртэл team impactful. Тэнд ерөөсөө холбоогүй уялдаагүй юм гэж байхгүй. Тийм байна тий. За таны яриас бас ингэж дүгнэгдэж байна л та одоо бодлогын чиглэлээр тий ялангуяа
бодлогыг чиглүүлэх юм 3 шатны аргачлал гэж байдаг. За нэгдүгээрх нь бол нөгөө төрийн алгадлын арга гэж байна. Гэхдээ алддахдаа хэрвээ энэ нийгмийн эрүүл мэндийн ч юм уу асуудал байнгын шинжтэй магадгүй одоо 30 40 50 жилээс дээш хугацаанд үргэлж байх бол шинэ хууль гаргадаг. Тэгээ байнгын бүтэц гаргадаг те одоо яамтай ч гэх юм уу байгууллага байгуулдаг агентлагтай болдог ч юм уу. Хэрв төр зургийн шинжтэй одоо ковид шиг ч гэдэг юм уу те ийм богино хугацаанд ажиллаад дуусах болвол энэ төсөл хөтөлбөрүүд зарлаад тэгээд би болж байгаа үйл ажиллагаа саяны одоо тэр судалгааны одоо тэтгэлгүй зарлагдах ч юм уу тухайн нэг үеийн те тайлангууд авдаг юм байх юм билээ л дээ. Тэгээ байнгын биш учраас хуулиар биш илүү тухайн үе одоо төр үеийн журмаар шийдвэрлэдэг те. За нөгөөх нь орхиж болохгүй нэг зүйл бол энэ соён гэгэрэл буюу босрлын салбарыг үргэлж энэ зах зээлийнх нь болон бодлогын асуудалтай хамт авч яв гэж байгаа. Тэгэхээр сая UK-ийн жишээн дээр сонсогдож байна л та. Одоо иргэдээ яаж босролжуулах вэ гэхээр зүгээр сурж байгаа оюутнуудаас ахуулаад яг тэр нэг асуудал бодлогын хүрээнд яригдангуут те оюутнуудад ирж байна гэдэг чинь тэр хүмүүсийн гэр бүл тэр залуучууд ирээдүйн эрүүл мэнд өөрсөнд нь хамааралтай болол те явж байгаа. За тэгэнгүүт санхүүгийн хөшүүрэг гэдэг нь бол 3 дахь нь юм билээ. Нөгөө арилжааны хөшүүрэг буюу тэр та түр ярьж штэ. Имлэгээ өөрөө сонгодог, аппликейшн дээрээсээ бүх датагаа харчдаг. Одоо манай хувьд бол жишээлбэл би интермед юм уу гранд мед ороод үйлчлүүлэхээр амар идэг. Нөгөө өмнө жилүүдэд өгжсэн бүх шинжилгээний дата юм байж идэг те. Тэгэл өө та тэдэн сар тийм байсан чи одоо ингээ гэл. Өрхийн эмнэлэг дээр очиор ерөөсөө тийм дата байдаггүй те. Тэгвэл тэрийг ингэж датан дээр бий болгоно гэдэг маань эргээд тэр хүн нөгөө санхүүгийн хувьд дахин шинжилгээ өгч ингээд ерхүү зарлах гаргаас сэргийлж байна. За хоёрдугаар нөгөө аптек дээр очихдоо аль аптекаас хаанаас юу авахаа мэдгэр чинь тэр хүнийг юм худалдаа авах чадвараараа дамжуулж үйлчлэгээ үзүүлдэг байгууллагуудад бас нэг юм санамж өгöd байна да тий. Эднийх илүү одоо илүү борлуулалтай байна гэдэг чинь айгу мундаг үйлчлэгтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгмээд ийм 3 одоо бодлого чиглүүлдэг асуудлыг таны яриасаа багцлаад харах юм бол UK бол яг бүгдийн зэрэг хэрэглээ явд юм байна. За манай дээр яригддаг нэг асуудал бол ихтэй сургуулиуд тий яг хэрэгцээтэй ажилтныг бэлтэж гэнэ үү? Маш их сураад байдаг, төгсдөг, гарахаар ажлын байран дээр одоо шаардлагатай хангасан ажил олгогчид шууд бэлэн гэж бэлтгэгдэж чадахгүй байх гэдэг нь магадгүй одоо төр засаг нэг бодлого ярьж байхад ихтэй сургууль 5 жилийн өмнө 10 жилийн өмнө боловсруулсан хөтөлбөрөөрөө л материал нь яваад идэг. Яг одоо болж байгаа процесс дээр юм судалгаа хийх мэхтэй зүйлс айгу бага юм болов. За нөгөө талдаар таасаа ярьж штэ нөгөө хөрөнгө оруулалтууд буюу шууд юм шин төсөл хөтөлбөр зарлагдаад санхүүжилт хөрөнгө оруулалт шийдэнгүүд мундаг эрдэмтэн судлаач нар нь би ийм судалгаа хий, би ийм одоо тезис буюу те диссертац бичиж, тэнгуүтээ би ийм асуудлыг шийдэе гээд тэрэн дээрээ цалин авнаар гэсэн үг шүү дээ. Одоо стипендтэйгээр одоо төлбөртэйгээр ажиллах боломж ингээд эрдэмтдтэй гаргаж өгөхөөр тэр хүний санхүүгийн сайн сайхан байдал шийдэгдчихэж байгаа юм чинь мэрэгжлийнхээ хувьд одоо чадах чинээгээр хувь нэмрээ оруулах боломжтой тий. За ингээд бодоод үзэхээр за тэр улсад бол ингээд илт амьдрал дээр харагдсан байна. Манай улсад тий одоо оюутнуудад хэр одоо дэмжлэг юм уу юм уялдаа юм байд юм болоо. Би зүгээр ингээ гаднаас нь харж байгаа эрүүл мэндийн салбарт ажилладаггүй учраас тий хувь хүний талаасаа сая шиг хаалцаж болж байна. Таны хувьд заавал зөвхөн энэ гураар хязгаарлагдахгүйгээр ер нь өөрийнхөө мэрэгжил ажиллаж исэн туртлагаас бодоход манай улсад ямар бодлого дутагдж байна вэ тий юу сайжруулаасай гэж боддог вэ? Хуваалцаадаг өрөө. Боловсролын системийг аваад үзсэн бол одоо Teacher Hospital гэдэг сая Монгол Японы эмнэлэг анахан шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн одоо харьяа сургалтын эмнэлэг ингээ байгуулагдлаа. Тэгээд энэ нь бол ингээ биднэрт ингээ маш олон зүйлийг цэгцлэхэд ингээд аюу тийм өөр төрлийн соёлыг бий болгоход аюу том зүйл болсон гэж ихэд бол хардаг. Тэгэнгүүт яг ингээд сургалтын эмнэлэг дээр сурна гэдэг чинь ингээд аюу өөр зүйл байдаг. Тэгээд тэр сэррач эмнэлэг дээр сурахад одоо ийм хүмүүс байгаа байхгүй. Нэгдүгээр курс эрстэнд, хоёрдугаар курс эрстэнд, гуравдугаар курс эрстэнд тэгээд fellow. Тэгэнгүүтээ энэ fellow гэдэг нь болохоор эрстэнтэй төгссөн дахиад нарийн мэргэжил эзэмшиж байгаа юм ч байгаа sub specialty байж байгаа. Тэгэнгүүт энэ төвшин бүрт нь сурах curriculum нь тодорхой. Тэгээд дээд курсын, доод курсынхандаа ирэхэд заана. Тэгээд багш лекц уншихтаа нэгдүгээр курсынх нь лөө харж лекц уншаад түүнээс дээш курсынхнаас асууна. Асуултаа тэднэр лөө харж асуу. За ингээ case discussion хийгээд онш мош ингээ ярьж хахад нэгийнхээ хариулна, хоёрынхаа хариулна.
идэхгүй бол 3-ын за ер нь дандаа л мэднэ. Тэгээ чадахгүй бол fellow бол дандаа мэднэ. Тэгэд энэ цаанаа нөгөө юм чанарын асуудал байгаа байхгүй юу? Ийм нэг бүтэц байх хэрэгтэй байна бид нарт те. Дөнгөдөө тэр бүтцүүд нь хоорондоо ингээд уялдаатай ажилдаг байх хэрэгтэй байна. Хин юу хийх вэ гэдэг ажил үүргийн хуваар нь тодорхой байх хэрэгтэй байна те. Иймэрхүү одоо ингээд сургалтын ингээд шинэ калчер бий болж байгаа ингээд айгу баяртай байгаа. Тэгээ нөгөө талаасаа ингээд Монгол залуучууд ингээд айгу мундаг байгаа. Айгу ингээд бахархмаар байгаа. Зүгээр ингээд анагаан сургууль ингээд төгсөхдөө assembly-гээд Америкт одоо ажиллах одоо суралцах төр эрхийн лиценз авахгүй имжлэг эрхийн лиценз за тэнцээ ажиллах хэрэгтэй. Тэнгүүд тэрний одоо ингээд зарим шатуудаа ингээд давцсан ч юм уу одоо зүгээр л сургууль төгсөхдөө. Тэгэхээр ирээдүйд бол энэ ингээд бүр л илүү олон залуучууд тийм болно. Ер нь хүмүүс бараг төгсөхдөө ингээд assembly-тэй л ингээд төгсдөг болчих гэж би бол ингээд бодоод байгаа. Юуны хувьд аваад үзэх юм бол төр засгийн хувьд авч үзэх юм бол бид нарт ингээд хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ гэвэл доктортой байдал хэрэгтэй. Доктортой байдал гэдгийн цаана нөгөө хүний тухай доктортой байдал бол яриаггүй. Бодлогын тухай доктортой байдлын асуудал байгаа хгүй. Хүн бол ингээд угаасаа солигдсон штэ ингээд нам гараад тэр чинь угаасаа ингээд арчил процесс явж байна. Хүн солигдож байна гэдэг чинь бид нар дүнгээ тавьж байна гэсэн үг байгаа хгүй. Харин дүнгээ тавьж байна биш тэрийг одоо буруу байдлаар ашиглаж ингээд солих нь бол айгүй буруу. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа болохоор хүн солигдож болно. Бодлого нь ингээд залгамж халаатай явдаг байх хэрэгтэй. 4 жил болгон ярьдаг юм яриад байх нь бидний хөгжлөөс айгүй татж байгаа зүйлсүүдийн нэг гэж би бол боддог. За хоёрдугаарт нь болохоор энэ нөгөө эмнэлгүүдийн удирдлагуудыг бол юу хийх хэрэгтэй. Ийм менежментийн тимтэй ерөөхдөө байх хэрэгтэй эмнэлгүүд тий. Одоо яг ингээд эмч хийсэн хүмүүс мэдээж хэрэг одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа асуудлаа мэднэ, илүү өвчтнөө ойлгоно, хүнээ мэднэ. Тэнгүүд эн чин цаанаа зөвхөн нөгөө эмч өвчтөө хоёрын харилцааны тухай асуудал биш байгаа хгүй. Ингээ хүний нөөцийн асуудал, хүний нөөцөө яаж бэлтгэх, эмнэлэгт байгаа ресурсаа яаж зөв менежмент хийх, энийг өргөн хүрээгээр нь хараад менеж хийнэ гэдэг чинь дан ганц анагаан сургууль төгсөөд эмчээрээ олон жил ажилласан хүн хийдэг асуудал биш байгаа хгүй. Тэгээд үүний цаана үр ашигын тухай асуудал ирэхэд бол гарна. Бид нар ингээд айгүй ядуу улс тий. Тэнгүүтээ ингээд айгүй бага ресурстой маш их асуудалтай тийм байжж бид нар айгүй тийм үргэлжлэн хандаж юмд ерөөсөө үргэлжлэн хандаж болохгүй. Хамгийн best practice-ыг авчраад тэрийг хамгийн бага зардлаар нутагшуулъя л гэдэг зорилготой бид нэр ихэд бол байх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш бүх болгоныг пайлот гэл бид нар Монголд бүх өвчнийг эмчлэх ямар ч шаардлага байхгүй. Тэ? Одоо жишээлбэл 10 сая юм уу ингээл нэг тохиолдож барьдаг өвчин байх юм бол тэдгэрийг яг тэр хамгийн сайн амжилттай газар нь л ингээл авчаал хөвчлүүлэх хэрэгтэй. Бид нэр ингээл 10,000 дунд ингээд тохиолдоод байгаа өдөрт том тохиолдоод байгаа энэ нөгөө хатгаагүй л ингээд болох ч одоо ингээд өвлийн бидний баг ингээд priority байгаа юм биш үү? Тий Монголд бол тэгэхээр иймэрхүү нэг ресурсыг ингээд зөв хуваарлах, эмчнэрээ зөв хуваарлах, одоо энэ нөгөө өвчлөө бууруулах эднэрийн чинь цаана дан ганц нөгөө эмнэлгийн салбарын асуудал, эмчнэрийн асуудал биш болчиход байгаа хгүй эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсийн эн чинь нөгөө эмнэлэг гэдэг экосистемийг бүтнээр нь хараад түүнийг ажилуулах менежментийн баг хэрэгтэй. За энэ бол ингээд 2 дугаар алхам. 3 дугаар алхам нь болохоор энэ нөгөө цахимжилт гэдэг бол угаасаа ингээд ирээдүй биш яг ингээ одоо тэгээд ингээ бид нар өдөр тутамдаа хэрэгжилж байна. Цахимжилтаас хамаарат хүмүүсийн амийг аварч байгаа. Цахимжилтаас хамаарат ингээд хүмүүсийн амь нас эрсдэлд орж байгаа, зарим хүмүүс өгч байгаа. Одоо яг энэс бол. Тэг яагаад вэ гэвэл одоо ирээдүйд интернет хасрахад бидний Google search-д нөлөөлдөг байсан бол одоо интернет садлахад хагалгааны ширээн дээр байгаа хүний амь насанд эрсдэлт гаргадаг болсон байхгүй. Эмнэлгүүдийн энэ нөгөө эрүүл мэндийн систем чинь хоорондоо мэдээлэл интернетээр дамжуулж солилцож байна. Яаралтай шинжилгээ, яаралтай хариу байлаа гэхэд тэр нь
эмчлэгч эмчтэй тухайн одоо өвчтнийг хариуцж байгаа хүнд хурдан хэмжээнд хурдан хугацаанд яг цагтаа хүрэх хэсгийг интернет шийдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө захимжлалтай холбоотой аюулгүй байдал яг ингээд захимжилт хариуцсан офисер бүр ингээд гадны орнуудад чинь одоо Chief Medical Informatic Officers эднэргээ байгаа байхгүй юу. Тэгээд тэрний ингээд албатаа яг одоо энэ асуудлуудад хариуцдаг одоо захим шилжилтийг урагшлуулах одоо хөдөлгөгч нь болоод ингээд явж байдаг. Иймэрхүү одоо ингээд ажлууд байдаг. Иймэрхүү одоо бүтцүүд ирэхэд бол байдаг. За хамгийн сүүлийн point нь англиас хэлэхэд ийм зүйл байна. Англи дээр цээжний рентген шинжилгээнд дээр хиймэл оюуханыг ашиглаад өвчтнийг аягүй төгс оншилдог бүтээгдэхүүнийг авъя гэдэг захиалга маш олон эмнэлгээс ирсэн байна. Тэгэнгүүт тэр үүнийг авахгүй гэдэг шийдвэрээ яаж гаргасан бэ гэхээр multidisciplinary буюу олон төрлийн эрдэмтдийн бүлэг нийлээд тухайн асуудлыг техникийн талаас нь компьютер сайенсийн талаас нь энэ яг үнэхээр зөв алгоритм зөв кодоо бичээд яг энэ асуудалтай тохирсон машин сургалтын одоо арга ашигласан юм уу? 1. 2. Дүрс онцлогооны эмч нар нь яг тухайн салбарын хүмүүсийн суугаад энийг цээжний рентген зураг дээр энэ бүтээгдэхүүн яг зөв оншилж гин үү? 2. 3 дугаарт нь эдийн засагчд нь суугаад яг одоо энийг ашиглахад манай систем дийлэх үү? Энэ нэг авснаасаа илүү өссөн юм болоод өвчтөндөө төсөвтөө нэмэлт зарлага болоод авах юм биш үсттэй. Cost одоо efficient байна уу үгүй юу? За тэгэнгүүтээ нэг шийдвэр гаргана штэ. Тэр хэд ингээд авч үзэнгүүтээ энэ бидний priority юм уу? Англи улсын топ одоо ингээд санаа зовж байгаа 20 өвчин байна. Тэнгүүт энэ 20 өвчнийг энэ асуудал чинь энэ одоо төхөөрөмж чинь энэ хиймэл оюухан чинь шийдэх юм уу үгүй. Энэ тэнгүүтээ бидний энэ 5 жилд хэрэгтэй юм 10 жилд хэрэгтэй юм. Ингээд нэг ийм том бүлэг гарч ажиллаад асуудлыг ингээд цогцоор нь хараад хэнийг ч орхигдуулахгүй тэнцээ өвчтөн хүртэл ингээд байгаа. Яг тэгвэл тэр нөгөө эмнэлэг дээр ирж байгаа урсгалаа үнэлж байгаа байхгүй юу? Урсгал нь удаан байгаад тэгээд онцлогооны цаг нь эмчин одоо таны хариу удаан гараад байгаа учраас энэ хиймэл оюуханыг ингээд ашиглах нь танд хэрэгтэй байна уу? Танд одоогийн байгаа энэ нөхцөл байдлыг чинь сайжруулах уу ингээд эн чинь амар цогц зүйл. Тэгээд ингэж цогцоор харснаа репорт нь юу гэсэн гэж нөө гэсэн штэ. Тэр хиймэл оюуханыг авахгүй гэж шийдэж чадж байгаа байхгүй. Тэгээд нэг иймэрхүү эрдэмтдийнхаа үгийг сонсдог ийм одоо бүтэц байгуулагдаад асуудлаа шийдээд тэр дунд өвчтөн хүртэл орох ёстой ингээ болчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ юу лээ nothing about us without us бидэнгүүгээр одоо шийдэл гэж байх ёсгүй шүү гэдэг л ийм асуудал байхгүй. Бид нэр өөрсдөө оролцож эн чинь нөгөө active process, жинхэнэ process болохгүй. Хүний өмнөөс бид нэр ярьж чадахгүй байхгүй. Иймэрхүү ийм 4 дахь point ирэхэд байна. За маш их баярлалаа Баярбатар. Мэдээж маш чухал зүйлсийг ярьж байна. Саяны энэ одоо эрдэмтдийн баг гэдэг маань одоо нэг төрлийн стандартчлалын байгууллагуудын л одоо нэг хэлбэрлэлтэй. Одоо Германд очиод үзэхээр жишээлбэл энгийн ийм ерөнхий стандартууд хотын ч гэдэг юм уу стандарт хийдэг байгууллагаас эрүүл мэндийн салбарын стандартчлалын байгууллага нь тусдаа ажилтдаг юм бэл. Тэг яг таны саяны хэлсэн шиг нэг олон талыг цуглуулж уулзаад хилцүүлээд бүх шинжилгээ судалгаа хийж ийж тэр салбарын стандартыг гаргадаг ч юм уу өөрчилдөг. За хэрэгцээтэй зүйлсийг төсөл хөтөлбөрийг санаачилж яадаг тийм. За тэгэхээр Монгол улс маань тийм болох болтугай гэж хоёлаа одоо эрүүл дэвшүүлээд Баярбатар маань өөрийнхөө болон дээр болохоо хичээд өгөөрэй. За бид мэдээж хөгжиж байгаа нэг жил яваад ирэхэд өөр болж харагдаж байгаа юм чинь тийм. Асуудлаа зөв олж харж чадах юм бол ялангуяа эрүүл мэндийн салбар тэгэхээр Баярбатарын маань онцлог зүйл бол дижитал шилжилтийг маш ухаалаг ашиглая, иргэдтэй хүртээмжтэй, эмнэлгүүдтэй хүртээмжтэй магадгүй хооронд нь уялдаатай болгоё. За тэр нь мэдээллийн аюулгүй байдлыг
маш сайтар хангаж чаддаг. За ёс зүйтэйгээр бас тэр олон их аппликейшн чинь хувь хүний нууцлыг хамаагүй задруулаад байвал бас алдаатай болчихдог учраас те ямар хүн нь тийшээ access хийж нэвтрэх хэрэгтэй байх юм, яаж аюулгүйдлийг хамгаалах гэдгийг анхаарыг. За мөн саяны хэлсэн дагуу ингэж олон талыг оролцуулсан яг бодит бодлогын асуудал дээрээ төвлөрөөд асуудлын сэдэв болгоноор нарийгчиж мэрэгжлийн гэхдээ нэг салбарын биш салбар хоорондын багууд гарч харилцан одоо уялдаатай дүгнэлт хийж монголчуудын одоо наазах нь өвлийн агаарын бохирдлын үеэрхтэй зуны тоосчлтын үеэрх эрүүл мэндийн асуудлыг өдөр шийднэ. За дараа нь тэгээд өөр одоо дэлхийд тэдгэрт орлоо гэж дурдаад байдаг хэдэн өвч юм байгаа тий. Тэр болгоныгоо эхлээд манай засгийн газрын одоо хамгийн чухал шийдэх ёстой асуудал хэл одоо зарлаа, долгиосоор хүлээн зөвшөөрөө тэр чиглэлээр хүүхэд залуучуудаа сургах, зан үйл, зуршлыг өөрчлөх те ингээд бүхэл бүтэн компанид ажиллаад ингээд явах хэрэгтэй байна. За үүнийг хийх болов гэж найдаж байна. Тэгээд хоёлаа ярьцлага өндөрлөхөөс өмнө те сүйдийн асуулт хоёр зүйл асууя. За нэгдүгээрх нь Англид ажиллаж амьдрахаар сурахаар тий сонирхож байгаа хүүхэд залуучуудаа ялангуяа тань шиг одоо мэдээллийн технологи болон эрүүл мэндийн салбарын аль нэгийг нь ч юм уу хоёулангийн авсаргаа сонирхож байгаа залуучуудаа өөрийгөө болон ирээдүгөө хаана хараарай, яаж бэлтгэрэй гэж зөвлөх вэ тий таны одоо хувьд хувь хүний чинь ямар өөрчлөлтийг энэ боловсрал авчирваа гэдэг дуртад өгөөрэй. За хоёрдугаарт миний асуугаагүй таны нэмж хэлмээр байгаа зүйлс нь байна тавьлаа. За баярлалаа. За тэгэхээр Англи улсыг сонирхож байгаа. За ер нь сонирхоогүй ер нь ингээд мастераар ингээд өөр газар сурах чаа ингээд айгүй жилэтөө сонирхож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бол ер нь тэтгэлэгтэй юу яаж байгаа бол тэтгэлэг сонирхож байгаа бол ингээд эрт бэлтэх хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал. Би бол ер нь бол жилийн өмнөөс ингээд бэлдээл эхэлсэн. Одоо манай найз чивнэнгээр явбал тэгэл би шууд маргааш нь бэлтгэжсэн байхгүй баг. Тэгэл плана гаргаал. За бэлтгэл бол хамгийн чухал. За хоёрдугаарт нь мэрэгчлээ ингээд сонгох дээр одоо би чинь ингээ ерөөдөө бас ингээ хоёр дахь мэрэгчил гээл компьютер сайенс чиглэлээр ингээд явах гээд бас оролдож байгаа юм залуу байхгүй. Тэгэнгүүт би яаж харсан бэ гэхээр одоо бид нар бол ер нь бол 80 наслах баг та 80 наслах баг. Тэгэнгүүтээ тэр 80 жилийн хугацаанд миний одоогийн хийх энэ сонголт яаж нөлөөлөх юм гэдэг ийм нэг тасалсан байдлаар биш залуу үе, дунд үе, хөшин болоод биш. Яг энэ 80 жилээ ингэж уртаар нь ингэж урт хугацаанд хараад тэгээд яг одоогийнхоо мэрэгчлийг ингэж сонгох нь ирэхэд айгүй зүг. Яагтвэл одооны хийж байгаа зүйл чинь эренгүүт чи value авчрахгүй байж болохгүй юу? Тэгэнгүүт 40-төө 50-таа 60-таад магадгүй тэтгэврт гарсны дараа чин үн цэнээ өгчөж магадгүй. Тэгэхээр амьдралаад ингээд төлөвлөж ийн гэж тооцоод айгүй урт хугацаанд хараад тэр шийдвэрээ ингээд гарах юм бол өөртөө илүү ингээд хэрэгцээтэй байнах, тустай байнах. За тэгээд яавал харамсахгүй байх вэ гэдэг чинь айгүй чухал асуулт байхгүй. Яавал харамсахгүй байх вэ? Тэгэнгүүт гээд яг тэр мэрэгчлээ сонгох чинь хөтөлжсэн ямар нэг зүйл бол өөрт чинь ингээд болсон байдаг. Тэгэхээр ингээд эрт ихэл гэдгийн цаа нөгөө тунгаан бодох ингээд процесс яваад байгаа байхгүй. Сургуулаа сонгох гээд ямар чиглэлээр мэрэгчлээ сонгох гээд тэгэнгүүт л ингээд өөргөө ингээд ойлгож ирнэ. Тэгээд яг тэгж ойлгосон нөхцөлтөд айгүй зөв шийдвэр гаргаад айгүй харамсахгүй байж чадна. Түүнээс ш трендийг дагаад юм уу явах юм бол ингээд хэдхэн жилийн дараа уйдчих ч юм уу. Нэг бол өдөр болго хийж байгаа ажлаа айгүй уйдгартай хийн. Тийм зүйлийг бас ингээд битгий тохиолдосоо гэж хүсэж байна. Тэгэхээр өөртөө айгүй сайн ярилцаад бичих хэрэгтэй. Ямар лайф ивентүүд чамд болсон бэ гэдгийг бас ингээд бичээд за тэгээд тэрүүгээрээ ч ингээд ирэхэд бол ингээд харсан болно. Тиймэрхүү зөвлөгөөнүүд байна. Тэгээд эсээгээ ингээд бичнэ. Тэгээд эсээгээ бичнэ. Эсээгээ бичээд хамгийн сүүлийн моментод чи юу мэдрэх ёстой вэ гэхээр өөрөөрөө ер нь бахархна. Яг ингээд тэр чинь нөө team feeling ингээд эсээ чи угаасаа өгөх ёстой. Ингээд хэрвээ чи яг өөрөө бичээд яг чиний үнэн түүх байгаад тэгээд чи тэр түүхээ бичиж явах явцдаа ингээд өөргөө жоохон ингээд зэгцэлж мэгцэлтөө тэгээд ирээдүйн хэдэн жил чинь чиний урт удаан амьдралд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэдгээ олоод харцсан бол чиний өнгөрсөн чамд утга учиртай байсан юм шиг санагдана.
Тэгээд чи тэр утга учраа цаасан дээр бичиж байгаа учраас чи бүр өөрөөр амар бахархна. Тэгээд энэ филингийг л ингээд авах юм бол за тэгэл ер нь бол ингээд айгүй зөв ажилла хийчихье гэж болох хэрэгтэй. Тэгээд би бол ингээд чивнингийн одоо тэтгэлэг тэнцсэн одоо ингээд бүх найзууд маань яг энэ филингийг ер нь бол ингээд авсан болов уу гэж ерөөд бол ингээд боддог. Ярихад л ингээд нэг тийм бицсний дараа хүртэл ингээд нэг тийм аз жаргалтай. Тэгээ одоо бол надад нэг тэр эцэгээ битний дараа ингээд бүржсэн тэр vibe ингээд сайн ингээд сэтэрч байна л да. Яг нэг тийм vibe бол байсан надад. За маш гоё үнцэдээ зөвлөгөө өглөө. Мэдээж нөгөө хүн үргэлж мэдрэмжээ дагах ёстой. Яагаад гэвэл хүн юу хүсэж байгаагаа, юунд одоо өвдөж байгаагаа баярлж байгаагаа мэдчихэдэг те. Тэгэхээр нөгөө өөрт чинь тэр мэдрэмж өгч чадах хэмжээнд өөрийгөө дүгнэж, олж харж мэдсэн ирээдүйн хүсэл сонирхлоо те. Үнэн зүрхнээсээ мэдсэн хүнд бол магадгүй тэр сэтгэлийг шалгаруулж байгаа хүмүүст бас тэр vibe гэдэг шиг те. Нөгөө мэдрэмж нь ирдэг бахан л тэ. Тэгэхээр тэгэж уншиж байгаа хүндээ мэдрэмж өгч чадж байгаа бичлэг, эссе, ярилцлага өөрөө ямар ч тэтгэлгийн гол шалгарах нөхцөл болдог байх нэ. Тэгэж бичиж хин чаддаг бай гэвэл жигнэсээ хүсэж байгаа утга учирынхаа төлөө явж байгаа хүн бол мэрэгчлээсээ ч ажилласаа ч уйдахгүй байгаа гэж явдаг байх нэ. За энэ бол залуучуудаа өгөх маш мундаг зөвлөгөө байлаа. Ингээд Баярбаатартаа баярлалаа. Маш сонирхолтой яриа уулзлаа. Хэдүүлэнгийн цаг байгаа учраас энэ хүрээд өндөрлөе. За тэгээд Баярбаатартай цаашдаа ямар хаягаар холбогдож болох талаар энэ подкастынхаа доотлолт нь линкээр оруулъя. За ингээд баярлалаа. Өнөөдөр ярилцсан таатай байлаа. За тэтгэл подкастнда урьж оролцсон маш их баярлалаа. Маш сонирхолтой яриа өргөнүүлээд хуучны англид байх үеийн дурсамжууд тэгээд бас тэр үед сурсан зүйлээ дахин нэг цэгцэлж ярих юм боломж бас байсан гэж харж байна. Тэгээд маш их баярлалаа.